Сайн байцгаана уу? Энэ удаагийн туршилтаар сэтгүүр ангид гэрэл бүлэгсүүдийг хүрэндэх гэрлийн хугарал болон гэрлийн ойлтын туршилтыг хийхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн туршилтанд хэрэглэгдэх багаж маань бол гэрлийн ойлт болон хугарлын багажийг ашиглаж байна. За энэ дээр лазер, за дээр нь гэрлийн ойлтыг турших тойл, жижиг тойл байна. За мөн гэрэл 1-р орчноос 2-р орчинд тарахтаа хугарах, за мөн чиглэлээ өөрчлөхийг шалгах үднэс за тэгш өнцөгт шил, за дээр нь өөр төрлийн орчин буюу за ус их боломжтой ийм сав, за дээр ашиглаад туршилтаа хийх гэж байна. Нэгдүгээр туршилт бол гэрлийн ойлтыг шалгах туршилт байгаа. За гэрэл тодорхой биетүүд дээр ойдог. За мөн ойсны ард сүдэр үүсдэг. За сүдэр бол тухайн биеийн хэлбэр хэмжээг илэрхийлэхийц за том байж болдог, жижиг байж болдог. За тэрний юунаас хамаарч юм гэхээр гэрэл болон тухайн биет хоёрын хоорондын зайнаас хамаарч янз бүр байж болдог. За тэгвэл энэ толинд гэрлийг тусгаад үзвэл ямар байх юм болоо гэдэг туршилтыг хийх гэж байна. За гэрлийн ойлтын туршилтыг хийхдээ мэдээж гэрэл ямар өнцгөр тусахад ямар өнцгөр хойж ийнэ гэдгийг л энэ туршилтаар батлах гэж байна. За тэгэхэд тулд өнцөг хэмжигч хэрэгтэй. За 10 градусаас 90 градус, за ингээ буцаад 180 градус гэсэн ийм өнцөг хэмжигчийг ашиглая. За толийг бол өнцөг хэмжигчийн төвд за ингэж байрлуулна. За дээр нь за гэрэл буюу гэрлийн үүсвэрээ ашиглах хэрэгтэй. За гэрлийн үүсвэрээ эхлээд байрлуулахдаа за энэ төв цэгийг буюу тэхлийн гол цэг рүү тусгана. За тэхлийн нөхцөл маань хэдэн градусаар тусах уу гэдэг бид нар бас тохирох хэрэгтэй. За энэ эхний удаадаа бол 30 градусаар тусгаад үзье, тийм ээ. За энийгээ сайн тохируулж өгөөд за ингээд за эндээс явахгаар толио байрлуулна гэсэн үг. За 30 градусаар тусахад хойж байгаа өнцөг маань хойж байгаа гэрлийн ойлт маань мөн 30 градус дээр. За энийг дээр нь тэмдэглээд авчи. За 30 градус дээр. За энд тэмдэглэж. За дараагийнх нь гэрлийнхаа өнцгийг шилжүүлье. За өдрөө 45 градус дээр тусгаад үзье. 45 градусаар тусахад ойлт маань ямар байх нь вэ? За мөн ойлт маань 45 градусаар ойж байна. За хоёр дахь маань бол 45 градусаар. За дараагийнх нь за өнцгөө 75 градус болгоч. За ингээ харах юм бол муу ялгаагүй 75 градусаар. За энэ дээр гэрлийн ойлт маань хардж гэсэн үг. За эндээс бол тэгш гадруутай толинд гэрлийг тусгахад тусан өнцөг болон ойсон өнцгүүд ижил байгааг эндээс харж болно. За энэ утгаараа бид нар ч гэсэн өөрсдийнхөө нүүр төрхийг толинд харахад бидний яг бидний өөр бодит байдалтай адилхан харагддаг нь эндээс батлагдж байна гэсэн үг. За 2-р туршилт. За 2-р туршилт бол тэгш өнцөгт шилийг ашиглаад за тэгш өнцөгт шилээр гэрэл цаашаа тархах буюу хэрхэн хугарч байгааг бүгдээрээ туршилтаар харъя. За тэгэхэд тулд шилэн тэгш өнцөгтөө төв дээрээ байрлуулад за энэ талаас нь бид нар гэрлийг тусгана гэсэн үг. За ингээд тусгая. За одоо бүгдээрээ эндээс 60 градусаар тусгаад үзье. За тусахтаа бас анхаарах зүйл нь юу вэ гэхээр төв цэг рүүгээ тусах хэрэгтэй. За тэгээд цаашаа хугарч гарч байгаа гэрлийн цэцэргийг тэмдэглэж авах. За 60 градусаар гэрлийг тусгахад хугарч гарч байгаа гэрлийн цэцэрэг маань өөр болчихж байна. За эндээс бүгд бас дахиад аваад үзье. Шилэн призмээ аваад үзье. За тэнгуут явхад 60 градусаар
уг нь бол шулуун тарж байна тийм үү. За гэтэл дунд нь агаар, шил, агаар гэсэн 3 орчин бүрдүүлэхэд хугарч гарч байгаа гэрлийн цэцэрэг маань ойролцоогоор 63 градус дээр тусч байна. Тэгэхээр юу гэж хэлж юм хэрэг гэрэл бол орчин шулуун тардаг. За тэгвэл шулуун тарж байгаа гэрлийн чиглэлийг орчин маань өөр болсноор гэрлийн цэцэрэг өөр чиглэл, өөр өнцгөр цаашаага хугарч гарч байгаа нь эндээс харагдаж байна гэсэн. Энэ удаагийн туршилтаар гэрэл бүлэг сэдв хүрээнд гэрлийн хугарал болон гэрлийн ойлт дотоод бүрийн ойлтын туршилтыг хийлээ. Энэ удаагийн туршилтанд хамт байсанд баярлалаа.